энэ Орос Америк хоёрын хооронд амар тийм юм юу үүсч те. Ийм одоо юу гэдэг юм tension нэг жоох ингэ сүргөөцөлтөл те ингээл Обама Путин хоёр би нэг ойлголцохгүй. Надаа яг энэ хоёр их гүрний ингээ харилцаа гарахаар яг миний ингээд нэг хуучин найз зөвхөнтэй байгаа. Хуучин. Одоо ямар ч яг энэ хоёр орны ингээд сүлцөөнийг харахаар нэг ингээд эрэгтэй хоёр хүний бие нэг үйл ойлголцдог амар төстэй те. Яадаг гэхээр ингэдэг байхгүй ирчүүд ч яг хөөх эмэгтэй хүнийг хайрлаад те ингээд энэ хүний аюулгүй байх нь бит хоёрын одоо энэ үерхлийн аюулгүй байдал миний ажил гэж боддог байхгүй те. Тэгэхээр аюул саа зовдөг яг нэг ингээд контролдох гээд байгаа юм биш те. Тэ миний найз минь тараа залгаараа зааг ингээд тохт Монголд очив. Чи юу таам бэ? Чи надаа give me some space. It's girls night. I don't have to call you. Тэ you don't control me. Нэг л чи контролдох гэсэн нэг ийм хүмүүс Америкийг адилхан. Яг хөтэ Орос ингээд өөрийгөө хамгаалах гэдэг ингээд хитэн пуужин зоосл юм биш. Тэгэл Америкийн өнөө ойлоо. Путин тайлбарч байгаа байхгүй. Би гэхдээ яг Путины тайлбарыг маа залуучууд үгдээсэй гэж бодод. Айгуу зөв тайлбарч байгаа байхгүй тий. Ну послушайте Обама. Я не хочу атак Америка. Айгуу тодорхойлж байгаа байхгүй тий. Я Путин. Я президент России. Да? Но это моя работа to protect Russia. Айгуу тодорхойлж байгаа байхгүй тийм. Тэгээ би яг бодлоо төлөв. Бид нар зүгээр л яг охтуудаа тэгж ярих хэрэгтэй юм тийм. Ну хоёрын харилцаа тийм. Наш отношения. We need security. Ну, я твой бойфренд. Ну так, это моя работа to protect наш интерес. Security. So, Хани, после минут позвони.